За цоо шин цуврал дугаарын хамгийн эхний дугаар эхэлж байна. Энэ цуврал нь нууц түүхүүд гээд плейлист дотор орох MNT код буюу Монголын нууц давчаан код. Тэгэхээр Монголын нууц давчаа гэдэг ном маань санамсаргүй ч юм уу зүгээр нэг байдлаар бол нууц гэдэг үг ороогүй байт юм байна. Энэ номон дээрх нэг үг бүр нэг үсэгний ард нууц агуулгадж байдаг юм байна. За тэгэхээр хэдүүлээ хамтдаа Монгол нууц давчааны үг үсэгний цаадах кодыг тайлах юм байна. Тэгэхээр энэ цувралыг болохоор Монгол давчаан түүхийн тайлал гэдэг ийм 3 бот номноос явуулна. За тэгээд хамгийн эхний дугаараа эхлүүлье. Өнөөдрийн дугаарт ямар агуулгаар ярих вэ гэхээр за ийм 3 ерөнхий агуулга байна. Нэгдүгürt нь болохоор Монголын нууц давчааг хин хизээ анх бичүүлсэн. Тэгээд яаж явж байгаад бидэн дээр ирв товч энэ номны үүслийн талаар ярина. Хоёрдугаарт нь болохоор энэ номны нууц кодыг тайлахын тулд бидэнд мэдчих ёстой наад захын түгээмэл үгнүүд байна. За тэр үгнүүдийн цаатах утга учирыг бид нар мэдчихэж цаашаа тэр код тайлах явц маань илүү хялбар болох юм байна. За тэгэхээр тэр үгнүүдийг орно. За 3 дугаарт нь болохоор бидний үг дээдсийн бие биендээ нэр өгөх, нэр хайрлах ёсны тухай бас тайлбарлахгүй болохгүй байгаа. Энэ номон дээр маш олон нэр гарч ирнэ. Тэр нэр болгоно нь учиртай тэр хүндээ өгөгдсөн байдаг. За тэр талаар мөн тухайн хүний нэрэнд цугтаа цол давхар явж идэг. Тэгэхээр тэр талаар ийм 3 ерөнхий агуулгаар бол өнөөдрийн дугаар яригдах юм байна. За тэгэхээр цувралынхаа эхэнд энэ Монгол давчаан түүхийн тайлал гэдэг номны талаар за миний энэ хүргэж байгаа номны онцлог нь болохоор яг түүх судалдаг хүмүүсийн энэ тэнд ийм байгаа баримт бичгийг орчуулаад ч юм уу тийм нотлох баримтгүй гэсэн үг. Гэхдээ хэдийн нотлох баримтгүй ч гэсэн няцаах боломжгүй зүйлийг бол худлаа гэж хэлэх бас боломжгүй байдаг. Тэгэхээр батлагч боломжгүй, няцаахч боломжгүй. За ийм ерөн бол туйлын үнэн гэж байдаггүй гэж ярьдаг. Тухайн хүндээ үнэн юм шиг санагдах зүйл нь тухайн хүнийхээ үнэн болдог. Буюу өөрийнх нь цусны гений мэдээлэлтэй ойролцоо байгаа зүйлийг хүн илүү үнэн гэж бол хүлээж авдаг гэж ярьдсан байлээ. Тэгэхээр бидний энэ нууц давчаа гих номыг бичүүлсэн, эмхтгсэн тэр номон дээр гардаг хүмүүс бол бидний өвөг дээдс буюу энэ онгод тэнгэр болсон энэ өвөг дээдсийг улаачийн бие дээр урин дуудаж авчруулад үг бүрийнх нь цаатах утга, түүх, домог, гүн ухааныг тайлбарлуулсан. Ийм ном байгаагаараа бусад түүхийн номнуудаас бол ялгаатай гэсэн үг. За тэгээд миний хувьд болохоор би түүхийг тэгтлээ их сонирхож судалдаг хүн бол биш. Ялангуяа хүний нэр болоод он цаг хугацааны нэрийг би бол чийжлэхдээ маш муу. Түүхийг ойлгохдоо би тухайн үеийн хүмүүсийн амьдралын хэм маяг, үзэл бодол, гүн ухаан, тухайн үеийнх нь нөхцөл байдлаас ойлгох нь надад илүү ойр байдаг. Ямар нэгэн хувьсгал боллоо гэхэд гинт за би хувьсгал гаргачихъя гэд хин нэг өдөр гинт босч ирэнгүүтээ бол хийдэг зүйл биш. Тухайн ард иргэдийн амьдрал аж ахуй, сэтгэл санааны байдал нь үнэхээр хувьсгал хийхэд ямар нэгэн төвшөнд буюу хувьсгалын тохироо бүрдэн гэдэг шиг тийм зүйл болж иж хувьсгал хийхэр болдог. Олон жилийн бугшсан тэр сөрөг зүйлсээс хувьсгал гэдэг зүйл өрнөдөг. За тэгэхээр би хувьдаа тухайн үеийн жирийн ард иргэдийн амьдралын нөхцөл байдал, үзэл бодол яг тэр цаг үед нь амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг хөндлөнгөөс би ингээд харж байгаа юм шиг тийм байдлаар ингээд толгоондоо зургалж ойлгох нь надад илүү таалагддаг. Яг энэ ойлголтыг авч болох боломжтой ном нь энэ Монгол давчаан түүхийн тайлал ном байсан. За тийм учраас хэрвээ түүхийг ийм маягаар ойлгох сонирхолтой хүн байх юм бол подкастын энэ цувралтай хамт байгаарай гэж хүсье. За тэгээд эхнээс нь энэ дээр бичээж борхол гих хүнийг шуудаар хэлэх юм бол сүнсийн дуудаж авчираад монголчуудын ярьдгаар бол онгод тэнгэрийг улаачийн биед залаад ингээд яриулсан ярилцлагын хэсгээс эхлэе. Монголын нууц давчааны их хувийг цэвэрхэн хуулж бичгэлсэн бичээж борхол онгод айлдсан. Хүүхд дэвтрээс эзэн дээдсийн зарилгаар шихэх хотогт
товчоосон судрыг бие биеэр хуулж бичиж байсан гэж байна. Монголын нууц товчоо гэдэг судар нь ном судар хоёр бас хоорондоо ялгаатай. Судар гэдэг маань маш өргөн хүрэх хамарсан цаанаа юм даалд утгатай тийм номыг судар гэдэг байсан юм байна. Жишээ нь хуулийн тохимол, эмхтгэл зэрэг тэднэр нь бол номонд орно. Тэрийг ямар нэгэн цаашаа нууц агуулга байлгах угаасаа ёсгүй учраас тийм зүйлс нь ном гэж байгаа. Бусад ийм гүн гүнзгий утга санаа агуулсныг бол судар гэж одоо хүндэтгдэг. Тэгээд тухайн үедээ болохоор энэ Монголын нууц товчоог болохоор хөх тэмдгэр гэж одоо хүндэтгэх хэлбэрээр нэрлэдэг байсан мэн гэж ойлголоо. За хөх тэмдгэрээс эзэн дээдсийн зарилгаар гэж энэ одоо энэ Чингис хааны зарилгаар шигэх хутагт товчоосон судрыг бие биер гэдэг нь болохоор энэ бичиж борхол онгод хуулж байсан гэж байна. Энэ судар байхын учиг гэвэл тэр цагт мөр үлдээсэн үрсийн мөр энэ баримт болж үг үсгэнд үлдсэн үнэн цагаан мөр болоо. Энэхүү мөрийн учигт тэнэгэлзэх, эргэлзэх үгс болоод таньж мэдэхгүй үгс байхаваас хэрэглэн удаж мөн онцгой чагтаар тавьсан зүүр үгээс төөрөлдөж байгаа нь тэр буйзаа. Миний хувьд анхны их судрыг гар бичмлэр гуйлан усаас авчирсан цаасан дээр хятад бэхээр биерээр сэлэн бичсэн төвхтэй. Биерийг нь 7 жил ирмэгээрээ төрүүлсэн хурдан морины дил гизгэр нь хийсэн. Нийтдээ 240 биерийг үгүй хийж байж энийг бичгэлсэн бөгөөд ноорог цаас үгүй. Гадна хавцыг нь улаан үхрийн ширээг давсалж хатааж модон дарсаар сэлж хааны өвд 3 ямаан шөрмсөөр нь нугламдаж судар болгосон төвхтэй. Үдэрлсэн учиг нь дундын цаас тэнэж одохоос сэрэмжилсэн. Тэгэд маш сайн чанартай хөхөнгийн дурдан торгоор баримтаглаж их хааны сан өргөөнд өгсөн. Хуудасны тоог нь өвгөн би санахгүй байна. Ямагтаач хавтснаас гадна 5 хуруу зузаан цаасан цоглуулга байсан. Энэ нь 9 ширхэг байсан. Түүгээр баримжаална. Нэгэн цаасны зөвхөн нүүрэн дээр нь бичгэлсэн бөгөөд 10 цолгоё. Ингээд бичвэр бүрийг нэгэн хуудсан дээр бичгэлсэн байна. Тэгэхээр одоогийн ном чинь болохоор 10 үүргүү бичсэн байдаг бол энэ ном бол зөвхөн нүүр хэсэгт нь бичээд ингэ явсан юм байна. Артлан цолгоо гэхээр хэрвээ 10 үүргүү бичсэн бол яг 5 хуруу биш нэг 2 хуруу хагас арай нэмгэрч болох юм байна. За Монгол бичгээр анх хуусан бөгөөд эзэн хааны зарилгаар ямагтайч эхлээд гайлаглан хятан бичиг, монгол бичиг, модон бар, араб бичгээр бичсэнсэн гинэ. Түүний дараа бол мэдэхгүй байна гэж энэ эзэн хааны зөвшөөрлөөр эд дөрвлөөр хийсний учиг хэрэгцээ их оронд нь нүүдэл суудал их хувь өгөрөх аваас галтагдах аваас энэ дөрвөн мөр оршон байхын бэлэгдэл болоод дөрвлийг тус нь өгч явуулсан билээ. Араб бичиг гэж байгаа. Тэр бичгийг цагаатай хүүд өгч явуулсан. Модон бартайг өгөөдөө хүүд өгч явуулсан. Хятан бичгтэйг нь толуугийн гэргийг сорхогтон хатанд хадгалуулсан. Зөчид өгийн химээхэд би барсан учраас түүний хүү Батад өв Монгол тамган бичээсээр нэгийг өвлүүлсэн. Ийм дөрвөн ихшгээр өгч явуулсан бөгөөд үүнийг тус газрын хаад болсон энэ дөрвөн балчир үрд хадгалж үр балчиртай өвлүүлэхээр эзэн хаанаас эрхэм дээдсээс өв болгон авсан учиртай гэсэн байгаа. Тэгэхээр бидний өвөг дээдс болохоор ямар нэгэн мэдлэг ухааныг, боловсролыг өөр хойчтой өвлүүлэхдээ ерөөсөө л аман хэлбрээр чэйжлүүлж эсвэл үлгэр туйлс болгон ярьж тэрийг нь эмээ өвөө нь үр хөвгт нь ач зээдээч гэдэг юм уу энэ маягаар ингээд цээжлүүлээд ингээд явдаг уламжлалтай. Энэ нь нэгдүгээрт болохоор бид нар бит зүйлсээс илүү ухамсарыг, оюун санааг тэгээд хүний нэр алдрыг мөнх гэж үздэг байсан. Бодит зүйлийг бол мөнх бус гэж үздэг байсан. Тэгэхээр номноос илүү оюун ухаанаараа дамжуулахыг илүү үздэг байсан. Хоёрдугаарх энэ шалтгаан нь болохоор бидний амьдралын хэм маягт байгаа. Нүүдлэн явхад бол тэр олгон айл болгон ингээд олон тооны ном аваад ингээд нүгэд авах боломжгүй. Тэр номнуудыг аваа явхад замдаа өргөдөж гээгдэх муудах нь бол тодорхой. Тэгэхээр ийм боломж байхгүй байсан байгаа. За тэгсэн чинь сүүлийн 200-300 жил болохоор бид нар яг энэ мэдлэгийн энэ их өвөө уламжлуулж байгаа тэр байдал нь бол тасарсан байдаг. Гисэн хэдий ч зайлшгүй үлдээх ёстой ном судар байсан гэж ойлгогдож байна. Өнөө цагт болохоор бидэнд 13 дугаар зуунаас өвлөгдөн ирсэн ийм 2 ном байгаа. Тэрний нэг нь болохоор Алтан дээд үнний аялалгуу гэд 13 дугаар зуунаас хэд хэдэн овог аймагт зориудаар ингээд энэ номыг чэйжлүүлээд үр удамдаа дамжуулах хэрэгтэй гэсэн юм
үүрэг даалгавар өгөөд тэр нэлээд олон овог хотгуудын ганц овог хотг нь өнөө цагт буюу энэ 21-р зуун хүртэл үр хойчтой энэ номыг чийжлүүлээд сая 2000 хамгийн сүүлчийн удамын хүн болох одоо Нүрзэд гээд хүний гэр бүл цаасан дээр буулгаж тэр ном нь бол аль хэдийн хэвлэгдээд алтан язгуурын хил дээр байсныг нь арай орчин үеийн бидний ойлгох тус тэр хил дээр буулгаад ингээд судлаад явж байгаа тийм тохиолдол байна. Нөгөө ном маань бидний сайн мэдих Монголын нууц товчоо. За 9% хуулж бичсэн л гэж би ойлгоод байна. Энэ түрүүн ярьсан тийм монгол бичгээр хуулж бичсэн. Тэгэнгүүтээ модон бар, араб бичиг, хятад бичиг гэдгээр давхар бичээд ингээд дөрвөн улс руу явуулсан байна. Энэ нь болохоор бидний нүүдлийн соёл ямар нэгэн байдлаар энэ ном устж алга болоход суурин соёл иргэншилтэй газруудад нууцлж хадгалж байгаа гэсэн үг болж таарж байгаа. Тэгэхээр энэ хадгалуулсан номноос хятад бичгээр галаглан бичигдсэн тэр хувилбарыг нь бол бид нэр өнөө цагт бол олж чадсан. Галаглан гэдгийг та бүхэн сайн ойлгож байгаа те. Одоо бид нар чи интернет орчинд болохоор дандаа латинээр галаглчдаг штэ. Англи хүмүүс бидний галаглсан юг уншиж чадахч юу гэж байгааг нь ойлгохгүй те. Одоо жишээ нь за сайн байна уу гэд бид нэр ингээ галаглаад бичгэд яг уу англи сайн байна уу гэдэг ч юм уу те. Жоохон аялгатай хэдэж уншчихна. Гэхдээ утга нь монгол үгийг л мэдэхгүй бол тэр хүн ойлгохгүй. За кириллээр сайн байна уу гэд бид нэ бичдэг. Оросууд бол сайн байна уу гэд уншиж чинь ялгаагүй гэхдээ юу гэж байгааг нь ойлгохгүй. Яг тэрэн шиг хятад бичиг буюу дүрс бичиг. Одоо бид нар бол ханз бичиг гэж ярьдаг. Хятад, Солонгос, Япончууд ашиглаж байгаа энэ бичиг. Энэ бичиг маань бол бас л манай өвөг дээдсээс гаралтай энэ дүрс бичгийг бол бид нар ашигладаг байсан юм байлээ. Тэгэхээр энэ дүрс бичгээр буюу хятад бичгээр бол галгалж бичсэн байгаа. Одоогийн хан зүсгэр гэсэн. За тэр номыг бид нар бол олоод эргүүлээд монгол бичиг рүү тэгээд кирилл үсэг рүү хөрвүүлсэн гэсэн. Ингэх явцдаа нэлээд олон нөгөө үг үсгний зөрүү болж одоо кирилл үсэгт бол буусан юм билээ л дээ. За тэгэхээр сайн байна уу гэдгийг хан зүсгээр галаглаад үзье. Тэгэхээр хан зүсэг нь болохоор нэг гийгүүлэгч дангаар бол байдгүй. Гийгүүлэгч нь дор хаяж нэг их шигтэй хамт бичигддэг. За бидний монгол бичгтэй нэлээд төстэй гэсэн. За монгол бичиг маань бид нар ааруул гэдэг унших зүйлийг аагаруул гэж ингэж товчилдаг тийм. Тэгэхээр сайн байна уу гэж одоо монгол бичгээр бичдэг. Тэгэхээр тухайн үед бол монгол бичгээр бичигдсэн нууц товчоог хан зүсэг рүү хувирахад нэлээд хялбар байсан юм байна. Одоогийн сайн байна уу биш, тухайн сайн байна уу гэдгийг хөрүүлэхэд нэлээд хялбар байсан байх гэж бодож байна. За тэгвэл хятадаар сайн байна уу гэдгийг галаглах юм бол са, ин, бай, на, уу гэдэг ханз бол байхгүй. Үү гэдэг бол ханз байгаа. Тэгэхээр үү гэдэг ханзаар бол орлуулж таарж байгаа. Тэгэхээр сайн байна уу маань ийм 5 ширхэг ханзнаас бүрдчихэж ойлгохтоор байгаа. Хятадууд хараад бол энэ хоорондоо ямар ч авцалдаагүй ийм 5 үгний цуглуулга байгаа байхгүй юу? Са гэдгийг бол мэдгүй нэвчлэн нөгөө нэрэнд ашиглагддаг ханз. Ин гэдэг бол учрна гэдэг үгний ханз байна. Бай гэвэл цагаан, на гэдэг маань болохоор тэр гэсэн утганд ордог. Үү болохоор 5-ын тоо заадаг юм ханзнууд байна. Тэгэхээр хятад хүн энийг харчаад бүр ямар ч утгагүй санагдана. Юу гэж байгааг нь ойлгохгүй. Гэхдээ ханз мэддэг монгол хүн уншаад сайн байна уу гэдгийг бол ойлгож байна. Яг энэ маягаар Монголын нууц товчоо нь хятад үсгээр галаглагдсан байсныг бид нар олоод тэгээд хөрвүүлсэн гэсэн үг. За тэгэхээр кирилл рүү буулгахаар энэ бол нэлээд үг үсгийн зөрүүтэй, дуудлагын зөрүүтэй болох магадлал айгүй өндөртэй харагдаж байгаа. За арабаар галаглана гэхээр би араб үсэг мэдэхгүй болохоор өстой галаглж чадсангүй. Тэгэхээр хэрэв монгол бичгээ сайн мэддэг хүн бол кирилл рүү буухаас өмнөх тэр аялгаар нь буюу монгол гэдгийг монгонгуул те ааруул гэдгийг агаруул гэж бичдэг. Тэр монгол бичгээрээ ямар нэгэн кирилл рүү хөрвүүлэхэд алдаа гарсан бол тэр алдаагүйгээр өөрснөө бид нэр шууд ойлгох үг нь боломжтой. Би бол монгол бичгтээ дуртай. Саяхан Чингис хааны музей ороод энэ бичгийн соёлыг бол гайхсан. Азад дэлгэрсэн баг тийм энэ ханз манз монгол бичиг бүгдийг нь бол бид нар дэлгэрүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр дундаас хамгийн таалагддаг нь бол монгол бичиг. Дэлхийд ганцхан босоогоор бичдэг, маш хурдан бичих боломжтой. Ханзыг бол хэцүү шттэ. Одоо дор хаяж 3,000 ханз чэжилж бичиг үсэг тайлагдана гэж үзэж байгаа. За би бол нэг дээдлэл нь 10,000 орчим ханз бол чэжилсэн баг. Харин
Монгол бичиг бол ерөөсөө л 30-аад үсэг чийжлэхэд л бид нар монгол бичгээр чөлөөтэй бичих боломжтой. Тэгэхээр зарим нэг хүмүүс ингээд монгол бичиг рүү шилжихийг нэлийн ингээд төвөгшөөгд байдаг. Бид нэр бүр гадны хэлийг сурж гин те үсгийн чийжилж гин, үгийн чийжилж гин, бүр хятадын бүр хэдэн мянган ханзыг чийжлэж чадчих штэ. Тийм бижиж өөрийнхөө хэлний хитгэн ширхэг үсгийг чийжлээд бичиж чадахгүй байгаа бол тэр хүн үнэхээр өөрийгөө би арчаагүй гэдгийг шууд утгаараа хэлчихэж байна л гэсэн үг болж тарах гэдэг юм. Ялангуяа гадаад хүмүүсийн хажууд ийм байдлаа харуулах нь бол үнэхээр тийм онгойтой ичгэвтер хэрэг болно шүү гэж одоо хүмүүс захимаар байна. Бид нар энэ чинээс төвшөөж бол үнэндээ болохгүй. Өөрийнхөө арчаагүй байгааг л хүлээн зөвшөөрж гин гэсэн үг болж таарж байгаа. За тэгээд Монгол бичгээс кирилл рүү хөрвөх үед нэлээд хэдэн ийм алдаанууд гэх юм уу гарсан байгаад байгаа үг үсгийн код тайлахад маань жоохон цаад учруулах учраас ерөнхий ямар алдаанууд түгээмэл гарсан бэ гэдгийг ойлгохын тулд би энэ дэр жишээ болгож бэлтгэсэн хүснэгт байна. За тэгэхээр монгол бичигт болохоор а эг нэг янзаар тий о у нэг янзаар ө үг нэг янзаар бичигддэг тий. Ямар үг өгүүлбэр байна гэдгээсээ шалтгаалаад о юм уу уугаар эсвэл өө юм уу үгээр ингээд дуудаад явцдаг. Одоо нөгөө англи дээр жишээ нь зарим ихшгийг ямар үгэнд орсноос нь аяар дууддаг, ээер дууддаг ч гэдэг юм уу те. Тэрэн шиг тэгэхээр хөрвүүлэгдэх явцад болохоор эдгээр нь хоорондоо нэлээд зөрүү гарч ирсэн байгаа. Одоо жишээ нь Есү Эке гэж ийм 3 үгнээс бүрдсэн нэрийг өнөө цагт Есүхэ гэд бичдэг болсон байна. Овул эн гэдэг үгийг өвлөн болгосон байх жишээний тий эдгээр ихшүүд нь бол хоорондоо өөрчлөгдсөн байгаа. Монголын нууц товчоон дээр анхны хувилбараараа бол ажгуу, ажээ, тэргүүнэ гэх мэт ийм үг байсан байгаа. Хамгийн сүүлийн амьд сургуунгаан хөрвүүлэгт болохоор бүр энэ үгнүүд нь ч бүр байхгүй болоод дээрэс нь зарим нэг үг нэмэгдсэн байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр жишээ нь далаа гэдэг үг бол анхны хувилбартаа бол байгаагүй юм билэ. Тэгээд ажгуу, ажээ гэдэг бид нэр одоо бол магадгүй нэг үг шиг санджиж болох юм. Гэхдээ энэ хоёр үг нь хоорондоо ялгаатай байх жишээний тий. Ажгуу гэдэг нь бол зуурдаар өнгөрсөн болон өөрийн хүслийн хэмжээнд өвлөд өргөж амьдрч чадаагүй хүний амьдралын төгсгөлийг илэрхийлнэ гэж байна. Гинтийн ослоор нас барсан ч юм уу. Тэгээд өөрийнхөө зорьсон зүйлийг хийж чадаагүй тийм харамслыг илэрхийлэх маягаар бол ажгууг хэрэглэнэ гэж байна. Ажээ нь бол жамаараа төгссөн тийм хүмүүсийн ярихтаа хэрэгэлдэг үг гэж байгаа байхгүй. Тэгээд гатлах, гитлэх хоёр маань бас өөр утгатай. Гатлах нь болохоор тэнгисийг гаталдаг. Харин гитлэх нь болохоор зовлон туулахыг гитлэх гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр монгол бичигт бол а э гэдгийг нэг янзаар бичдэг учраас бид нэр тэр үгийг гитлэгч гэж уншиж магадгүй, гатлахч гэж уншиж одоо кирилл рүү хөрвүүлэх магадaltaй байгаа байхгүй. Энэ мэтчлэн үгийн одоо сонголтын алдаанаас болоод утга өөр болоод ингээд явчихж байгаа юм байлээ. За тэргүүнээ гэхэд л одоо жишээ нь тэргүүн ихэнд гэсэн утга агуулж байна тий. Буурал гэдэг үг бол буу, эр, эл гэсэн юм 3 үгнээс бүтэх үг. Өвгийг бол өв үг гэдэг байх жишээ нэ. Удган гэдгийг уд гүн гэдэг үгнээс одоогийн удгам гэж бид нэр ярьдаг болсон байх жишээ нэ. За тэгээд ГКХ гэдэг үсгүүд алтан язгуурын хэл болоод монгол бичгээс өнөөгийн үгэнд хэрэглэгдэхдээ бас өөрчлөгдөд ирсэн. За жишээ нь бидний одоогийн ярьдаг нийгэм гэдэг үг ний хэм гэдэг үг байсан юм байна. Нийтээрээ хэмнэл байгаа тэр хүмүүсийг нийхэм гэж нэрлэдэг байсан юм байна. Тэр нь болохоор одоо бид нөгөө ГХ нэг янзаар монгол бичигт бичдгийг Г гэж уншаад тэгээд нийгэм болцсон. Нийтээрээ гэмтээ, гэмшсэн, гим хийсэн ч гэдэг юм уу жоохон сөрөг талын утгатай болцсон байгаа юм билэ. Үг нь бол нийхэм гэдэг нь бол зөв юм байна. За хөг гэж хэлдэг үг хөх гэж болсон тий. Эке гэдэг үг их гэдэг үг болсон. За хөвгүн одоо бол хөвгүн гэдгийг нь ашигладаг. Тэгэхэд хөвгүн гэдэг чинь хоёр тустай үг байгаа байхгүй юу? Цаадах утга нь хөвгүн нь болохоор аавыгаа өвчилж төрсөн. Хөвгүн гэвэл жоохон ээж талаад урайсан хүүхдийг нэрлэх нь байна. Тэгэхээр за хулан гэдэг үг бол уг нь KLN гэдэг 3 үг байсан юм байна. За энэ бидний сайн мэддэг авгаа гэдэг үг бол ууг нь хээгэр байсан байна. Авхаа гэдэг үг. Одоо бид нар ч юм бүр аваад гаймаа ч үлээ те авсан хооноо гай болдог гэж хэлээд байдаг шүү дээ. Уучлаарай уг нь бол хээгэр дутагддаг байсан юм байна. За одоо хайхам гэдэг үг одоо бол гайхам гэдэг үг гэгээр хэллэгддэг болсон юм байна. Гай, гамшигын гай гэдэг тийм үгээр эхлэлтэй болохоор энэ бас тийм
ерөөлтэй үг биш болоо явчихж байгаа юм байна. Тэгэхээр сүүлийн үед бол хайхан гэж бичдэг хүмүүс бол оширсан байгаа. Та бүхэн анзаарсан бол хоо гоо хоёр чиртээр үедээ бол тусдаа агуулгатай юм байлээ шүү. За тэгээд узуур гэдэг үгийг бид нэр одоо язгуур гэж хэрэглэдэг болсон байна. Сорка угтаны гэдгийг бол сорхогтон гэж шууд нэг үг болгоцсон. Бүр 5 тустай утгатай үг юм байлээ л дээ. За тэгээд иш гэдэг энэ үсгнүүдийг бас хооронд нь нэлээд холь солигдсон бас байгаа юм билээ. Нуу чи гэдэг хоёр үгийг одоо бид нэр нууц гэж хэлдэг тий. Тэмүү чин гэдгийг тэмүүжин гэж нэрлэдэг болсон. Модун чин үү гэдгийг модун шанью гэж нэрлэдэг баг жишээ нь. Нилээн бас үгнүүд бол товчлдог тий. 2 3 үгийг ингээд бүр 5 үгийг нэг дор нэг үг болгоцсон байж тээ тий. Бид нар тэгээд нэлээд товчлогдсон юм байлээ. Эх эс гэдгийг эхс гэд нэрлсэн тий. Дээд эс гэдгийг дэдс, үр эс гэдгийг үрс, сүүн эс сүнс, байх гал гэдгийг байгаль. Энэ үг нь зөөлний тэмдэггүй явах юм бичгэн зөв юм байлээ. Учир нь гал байгаа буюу ам байгаа газрыг байгаль гэж нэрлэх юм байна. Тэгэхээр зөөлний тэмдэггүй бичгэн зөв юм байлээ. За эм гүн гэдгийг эмгэн, эр гүн гэдгийг иргэн, өв күн гэдэг 3 үгийг өв гүн тэг бүр өвгөн болгосон байна. За иймэрхүү яриа утга зүйн өөрчлөлтүүд одоо орчин үед бол нэлээд кирилл үсэг рүү шилжсэнээр бол байгаад байна. Бид нар одоо Монгол бичгээрээ байсан бол ийм алдаа бол гарахгүй байх байсан. За тэгээд Монголын нууц зочин кодыг тайлахад за ийм хэдэн үг нь цаад утга дэлгэрэнгүй утгыг нь мэдчихэхэд зөвхөн Монголын нууц зочиоч биш нөгөө ам дамжиж өнөө цагт ирсэн Алтан дээд үнний аялгау гэдэг ном байгаа гэж байна шүү дээ тий. За тэр номыг ч гэсэн энэ хідэн үг байж хахад ер нь бол нэлээд дайггүй ойлголттой болно. Миний бичиж тэмдэглэснээр бол нэг 50 гаруй үг байна. Эхний ээлжинд бол энэ бол хангалттай гэж би үзэж байгаа. За тэгээд цаашаа хэдүүлээ. Код тайлахын явцдаа одоо энэ дээр байхгүй ямар үг вэ тэрийг нь нэмээд явчих болно тий. За тэгэхээр энэ дээр жишээ нь мон гэдэг үг нь мөн чанар гэсэн үг юм байна. Мөн чанар нь болохоор жам буюу байгалийн хууль. За тэгэхээр гол гэдэг үг маань дагаж мөрдөх, голлох, голыг нь олох гэсэн утгатай. Тэгэхээр Монгол гэдэг нэр маань ийм 2 үгнээс бүтсэн. За бүр цаад утгыг тайлах юм бол Тэнгэрийн зарлаг сахиулагчдын бие зассан далд хүчний нууц эрчмийг товсон цагт ил болгох суу зал гэж энэ номон дээр бол бичигдсэн байгаа. Яг товчлох юм бол бидний одоогийн сэтгхүүд бол арай дөхүүгээр тайлбарлах юм бол байгалийн хуулийг сахиж мөрдөгчд гэсэн үг болж тарж байгаа. За чин гэж байна. Чингис гэдэг нь бол цол гэж байгаа. Тэгэхээр энэ бас 2 үгнээс бүрдсэн. Чингис гэдэг 2 үгнээс бүрдсэн юм байна. За чин гэдэг үг маань болохоор чин үнэн ганц үнэн илэрхийлэгч хаадын хаад гэсэн юм утгатай. Гис нь болохоор гис таарах, тааруулах буюу өвөг дээцийг хүндлэн ухааныг нь баг балчруудад өвлүүлэх төвшиж тулан оршихуун хүндэтгэлийн хэл гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Чингис гэдэг үг маань бүтнээрээ бол Тэнгэрийн жамыг ухан мэдэж амьдрал төгөлдөр үйл болгох буюу болгогч гэсэн ийм утга агуулгыг цаана илэрхийлж байгаа юм байлээ. А гэдэг аялга маань нэг үсэг маань цаанаа бас утгатай юм байна. Ямар нэг юмыг өндөрсгөх, өргөх, авахлах ашигладаг юм. Жишээ нь аата сайхан гэдэг ч тийм мөн аата банда гэж ярьдаг ч тийм маш юм аата юмыг ч юм уу. За аата сайхан барилдлаач гэж ярьдаг. Өнөө цаг ч гэсэн бид нар бол хэрэгэлдэг юм байна. За чи гэдэг үг. За чи нь болохоор эрчим болоод холбоо хансан гэдэг утгаараа өгдөг юм байна. Хан гэдэг үг маань болохоор олон түмнийг нэгтгсэн хүнийг бол өргөмжлөх тийм үг юм байна. Одоо бид нэр Бацаахан гэж дуудаад байдаг боловч Бацаахан гэдэг үг нь уг нь Бат чи хан гэдэг ийм 4 ийм үгнээс бүрдсэн нэр байсан юм байна. Чин үнэн тэмүүлсэн чи эрчимд их хан цолтой хүмүүн гэж шууд ойлгочих юм байна. Тухайн үед хүмүүс бол шууд нэрээ Батачихан гэхэд л шууд ойлгочих байсан юм байна. За кав гэдэг үг. Кав нь болохоор бөө чадамжит, бөөгөр тэмтрэгч, бясалгагч бас хар үнгийг илтгэдэг гэж байгаа. Ялангуяа зүүнний 44 тэнгэрийн үйлдэлтэй хүний нэрэнд кав гэдэг үг оролцдог гэж байгаа. За ил гэж энэ олон түмэнд ил тодорхой гэсэн үг. Энэ болохоор хязгаар, орон зай гэсэн үг. За тэгэхээр энэ 3 үг нийлээд хулан бид нар бол өмнөө цагт хулан гэж нэрлэсэн. Уг нь бол KLN гэдэг ийм 3 үгнээс бүрдсэн нэртэй
Хулган хатан гэж байгаа. За тэгэхээр хулган хатны нэр нь юу гэсэн утгатай вэ гэхээр энэ орон зайдаа бөө чадамжаараа эл болсон хайхамшигт өвөлтэй хатан гэж. Би нэрээ одоо Каолин гэж хэлэнгүүт бусад хүмүүс шууд энэ хүн чинь бөө чадамжаараа орон зайдаа бүх хүмүүст танил болсон эрдэм цуутай ийм хатан юм байна гэд ойлгочдөг байсан байна. За хаан гэдэг үг маань бүр одоо алтан язгуураараа болохоор Као эн гэдэг үгнээс гаралтай юм байна. Хаан үннийг хэлэгч шудраг гэсэн утгатай. Као гэдэг нь болохоор сая задлах юм бол бөө чадамжт гэж байгаа. Энэ гэдэг нь орон зайг нэрлэж байгаа. Тэгэхээр энэ орон зайг бөө чадамжаараа нэгтгэх гэсэн узуур үгнээс хаан гэдэг энэ үг нь гаралтай болж таарж байгаа. За Тэмүүчин гэдэг нь бол бид нэр гэж ойлгодог. Тэгсэн чинь бас цол юм бэлээ. Тэгэхээр Тэмүү гэдэг нь болохоор тэмүүлэх гэдэг үг гэх утгатай. Одоогийн бидний хэрэглэдэг. Чин гэдэг нь болохоор чин үнэн. Одоо тэр өмнө нь тэр 3 дугаар дугаартайгаа чин үнэн ганц үнэн илэрхийлэгч гэсэн байгаа. Тэгэхээр чин үнэн тэмүүлж амьдрагч гэдэг тийм Тэмүүчин гэдэг цол нь бол тийм утгатай юм байлээ. За ай гэдэг нь бол бултаар нь үе олноор нь. Тай гэдэг нь их гэсэн утгатай. Лаа гэдэг нь хангалуудыг лаа гэж нэрлэдэг гэж байна. Хангал гэдэг маань хангал гэдэг утгатай буюу галуудын хаан буюу цэвэрлэж ариутгах гэсэн утгатай. Атилла хаан жишээ нь уг нь бол ай, тай, лаа гэдэг энэ 3 үгнээс бүрдэлсэн нэртэй юм байна. Одоо бид нар бол зүгээр Атилла гэдэг нэр одоо бичдэг болсон тийм. Тэгэхээр энэ нэрнийхэн цаад утга нь твэрн шидээр удирддаг хүн гэдгийг илэрхийлсэн нэр байгаа даа. За энэ мэтчлэн 50 орчим код тайлах түлхүүр өгнүүдийг та бүхэн гар утсан дээр ч юм уу скриншот хийгээд авчаарай. Тэр болгон бүгдийг би одоо тайлбарлаад унших нь бол сунжирсан хэрэг болох байх. За тэгэхээр саяны дөнгөж ихний хэсгээс нь харах юм бол бидний өвөг дээдс нэрийг өгөхдөө тухайн хүний онцлогийг нь юу хийсэн үүлээр нь нэрийг нь өгдөг байсан юм байна. Одоо ч гэсэн бид нар ярьдаг те дуудах нэрийг эцэг их дуурсах нэрийг өөрөө олж авдаг гэдэг. Тэгэхээр бидний өвөг дээдс бол хүнийг 3 удаа бараг нэрлэдэг байсан юм байна. Анх төрөхт нь нэг нэр өгөө тэр нь болохоор одоо яг жихэн дуудах нэр байжгаад 13 наснаас нь тэр хүний нөгөө чадамж, онцлог тэр зүйл нь гараад ирэхээр бас тэрэнд нь тохирсон нэрийг өгдөг байсан байна. Тэгээд нас биед гүцээд одоо төрийн ямар нэгэн үйл хэрэг хийгээд ингээд явах ирэх цагт дахиад нэр нь солигддог. Юу хийж чадсан, ямар чадвартай юм, олон түмэнд юугаараа танигдсан, олон түмэнд ямар тусыг хүргэсэн гэдэг үүлийнх нь нэрээр нэрлэдэг байсан юм. Бид нар хизээч нэр үгээр нэрлэдэггүй, үйл үгээр нэрлэдэг байсан гинэ. Одоо жишээ нь алтан сүх, мөнгөн сүх гэж бол нэрлэдэггүй байсан байхan л те. Тэрний оронд бол алтаар сүх хийгч гэдэг юм уу за нэг тийм үлийн үгээр нэрлэдэг байсан гэж байгаа. Тэгэхээр бидний одоо энэ нууц товчоон дээр мэддэг хаад хаттын бүх нэр нь тухайн хүний үйл хэрэг хийж байгаа аль хэдийн нөгөө улсын хэрэгт оролцсон тэр үеийнх нь нэрнүүд байгаа гэсэн үг. Тэгэхээр нэрнүүдийн одоо энэ түлхүүр өгнүүд дээр задлах юм бол тухайн хүн ямар хүн байсан бэ гэдгийг бид нэр төвөггүй ойлгоно гэсэн үг. За тэгтээ бидний энэ нууц товчоон дээр байгаа хүн болгон бас тийм сайн явдал мөртэй биш. Бас сөрөг үйл хийсэн хүн нь бол сөрөг нэрээ түүхэнд үлдээн гэсэн үг болж таарж байгаа. За жишээлх юм бол Батцагааны хөвгүүн Тамаачи гэдэг штеп. Одоо саяныхаар бол Бат Ачи ханы хөвгүүн Тамаачи ийм 3 үгнээс бүрэлдэж байгаа нэрийг бид нэр Тамачи гэд нэрлэлцэн байдаг тий бичсэн байдаг тий. Тэгэхээр Тамачи гэдэг хөвгүүн нь болохоор маш шудраг үр байсан юм байна. Гэвч тэрээр өвлийн үрээр төрсөн үр тул удамшлын холбоон сайнч сүнсэн олиггүй аж. Иймээс эцэг ихтэй ядаргаатай тамийн ачаа мэт байсан учраас хувь улаачийн хувьд там ачаа буюу тамийн ачаа гэсэн утгыг одоо энэ нэр нь бол агуулж байгаа юм байна. Тэрээр хичнээн шудрагч хүмүүний мууд дуртай хэрцгий зантай бөгөөд амьд байхдаа хүмүүний махаар хооллож үдсэн нүгэлтэй гэж байна.
Тэгээ цаашаа явдаг те тамачин хөвгүн хорчир мэргэн гих мэтчлэн ингээд цаашаа явдаг. Тэгэхээр бидний өвөг дээдсүүд бол сайн үйлс хийдгийг сайн муу үйлс хийдгийг муугаар нь ингээд шууд нэрлэлцдэг байсан. Тэгэхээр бидний одоогийн жирэнд нэр хугарахаар яс хугар гэдэг. Тэгэхээр ээж аваасаа ямар ч нэртэй байсан чиний өөрийн хийсэн үйлдэл чинь чиний өгсний дараа ч чамааг нэрлэх тэр нэрийг бий болгох учраас хүн бүр дор бүрнээ тэ нэр хугарснаас яс хугарсан дээр гэж үздэг байсан юм байна. Нэрээ маш эрхэм, нандин, үн цэнтэй байх таар бүгд анхаардаг байсан буюу хийж байгаа үйлдэл болгоно анхаардаг байсан байна. За муу юм хийгээл одоо яадгийн одоогийн үед бол араар тавилт мавилтай амар ихтэй тий. Тэгэл бид нар бол тоодгүй штэ. Тухайн үед байсан бол одоо яах юм? Араар тавьдаг ч юм уу, араар тавьсны чинь хийнэг мэдх юм бол за тэгэл нэрэнд нь болохоор тий одоо сим ардуур явагч мавч гэдэг юм уу тий. Юу ч байдгийг нэг ингээд ганц үг үсгээр хоёр үсэг мүсгээр ч юм уу ингээл нэрэнд нь ороод явчих нь тэр одоо муу зүйл нь. Тэгэл өгсний дараа ч гэсэн үр хойч нь бусад хүмүүс нэрлэхэд л хүн араар тавьдаг гар байсан юм ба шүү дээ гэдэг ч юм уу те. За эсвэл арчаагүй амьдарч байгаа хүнийг бол зүгээр нэрэнд нь л арчаагүй амьдрагч гэд оруулаад өчгөнө шүү дээ. Нэг хоёр үсгээр ч юм уу дөрвөн үсгээр ч юм уу. Тэгэл одоо хойд үр удам хүмүүс ингээл ярахтаа тэр гэл хэлэнгүүт те арчаагүй амьтан байсан юм байна те гэл толгойд нь шууд орохоор за ийм байдлаар ингээд хүмүүсийг үйлдэлээр нь нэрлдэг байжээ. Яг тэр үйлдэлээр нь нэрлсэн нэрээрээ уг нь бол энэ Монголын нууц товчоо дээр бичигдсэн байсан юм байна. Тэр нь кирилл рүү орохдоо бол нэг үг болоод утга яг цаад учрыг нь бол бид нар мэдгүйгээр ингээд нэрлээд явж байгаа тохиолдол байгаа юм байна. За тэгэхээр сүүлийн агуулга болохоор Тэнгэрээс өгдөг цолуудын талаар. За Чингис гэдэг цол байна гэж юм те. Тэмүүчин гэдэг нь өөрөө цол байсан байж таарж байгаа. За Тэнгэрийн дашуур гэдэг 3 ийм том цол бидний нүүдэлчин монголчуудын за хөнөөгөөс ихсүүлээд өнөөх хүртэл бүх цаг үеийн түүхэнд ийм 10 л номон дээр юус гиссэн байгаа. Яг ингээд нэрийн бичгээр 10 хүн болж таарад байгаа. 10 хүн хамгийн дээд ийм 3 цолыг хүртчихсэн түүхтэй юм байна. За тэдгээр нь болохоор зарим нь нэг л цолыг хүртсэн, зарим нь 2 цолыг хүртсэн. Ганцхан хүн энэ 3 цолыг гурвуулангийн хүртсэн байт юм байна. Тэр нь болохоор Чингис хаан. Чингис хаан маань хамгийн цөөхөн хүн авсан цол нь болохоор Тэнгэрийн дашуур гэдэг цол байгаа хгүй. Энэ дээр болохоор Чингис хаан, анхны дэмж, Атила хаан 3 авч исэн байх нь. Хамгийн олон хүртсэн цол нь болохоор Тэмүүчин гэдэг цолыг бол нийт 9 хүн авсан гэж байгаа. За энэ цолыг авахын тулд тухайн хүний ямар шалгуурт тэнцэх ёстой вэ гэхээр ийм 4 үндсэн шалгуур байна. Тэн дээр нэгдүгürt нь ухаан нь удамшсан бүр төрөлхийн дөрөв гэж байгаа шүү. Хайр дүүрэн, шудраг, зэрлэг биелүүлэгч буюу төрөлхийн чин үнэн тэмүүлж амьдрагч хүн бол байх ёстой гэж байгаа тийм. Энэ нь болохоор бүр төрөлхийн шүү. Тэгэхээр ухаан нь удамшсан гэхээр нэлээд удам сайтай, хайр дүүрэн, шудраг, тэгээд зэрлэгийг биелүүлэгч гэж байна. За тэгэхээр Атила хаанаас бусд нь болохоор энэ төрөлхийн юм 4 өгөгдөлтэй байсан байна гэж ойлгогдож байна. Чингис хаан, анхны дэмж, Модун Шанью, Алтай хаан, Тогоон төмөр, Лигдэн, Толгой, Доглон төмөр, Мөнх хаан. За энэ хэд болохоор төрөлхийн юм 4 шинжийг агуулсан учраас Тэмүүчин цол авсан юм байна. Чингис цол нь ямар хүмүүс авах ёстой гэхээр Тэмүүчин цолны 4 чадамж дээр нэмэх нь ийм 5 чадамж нэмэгдэнэ. Нийтдээ 9 одоо чадамжтай байх ёстой. За тэг нэмэгдэж байгаа 5-ын 1-р цусан өмөрөн босоо оршигч гэж байгаа. 2-дугаарт нь болохоор урд үтэй, 3-дугаарт нь суу зайлтай, 4-дүгээрт агуу шидтэй, 5-дугаарт өөрийгөө бурхан шиг болгохгүй байх гэж байгаа. Тэгэхээр орчин үеийнхаар бол бусдаас илүү өөрийгөө тавих нөгөө эгорох, амбиц өндөр байх, тийм байх ёсгүй гэсэн үг болж таарж байгаа. Бусдын л айдал өөрийгөө авч үзнэ. Гэхдээ агуу шидтэй, суу зайлтай, урд үтэй, цусаа өмөрөн босогч, тэгээд төрөлхийн ухаантай, хайр дүүрэн, шудраг, зэрлэг биелүүлэгч хүн байна гэж байгаа. Тэгсэн чинь энэ дээр Атила хаан нь Чингис цолтой байгаад байгаас тэгсэн хэрнээ Тэмүүчин цолгүй байгаад байгаа энэ номон дээр.
Тэгээ би бодохдоо номны алдаа гарсан уу аль эсвэл Атила хаан өөрийнхөө хүчээр төрөлхийн бишийн дөрвөн өгөгдлийг өөрөө эзэмшсэн хүн юм болов уу гэж бас бодсон. Тэгээ өөрөө эзэмшээд дээрэс нь энэ 5 чадварыг нэмээд тэгээд ингээд 9 чадамжтай болж байгаад Чингис цолыг авсан болов уу гэж нэг бол бодсон. За тэгээд Тэнгэрийн дашуур цолны бол яг шалгуурын номон дээр бол бичсэн юм байхгүй байна. Миний зүгээр таамгаар шүү. Миний өөрийн зүгээр бодлоор бол магадгүй Тэнгэрийн дашуур цолтой хүмүүсийн сүнсийг цаанаас нь Тэнгэрээс бэлтэж, үүлийн бэлтэж илгээдэг байх гэж би бол бодсон. Чингис хааныг угаасаа онгодууд бол 100-аас дээш хэмжээстэнд сүнсийг бэлдсэн одоо Тэнгэр элч гэж нэрлэж байгаа. Тэнгэр элчид зөвхөн Чингис хаан ордоггүй дэлхийн өөр өнцөг болонд өөр цаг үед төрсэн тийм Тэнгэр элчүүд байгаа. Тэрэнд одоо Будда орж байгаа, Христ орж байгаа, Хятадын Күнз гээд гүн ухаантан орж байгаа. Энэ мэтчлэн тухайн цаг үедээ маш олон тооны хүмүүсийн ухамсарыг дээшлүүлж байсан тэр гүн ухаанчдын сүнсийг зориудаар Тэнгэрт тэгээд бүр сүнсний хэмжээст буюу тэр сүнсэндх мэдээлэл зорилгыг тусгаалan бэлдэж илгээдэг өөрийн гэсэн дагуулуудтай иш үзүүлэгчтэй хамт ингэж төрдөг тухайн цаг үеийн манлайлагч бүр маасаар нь тийм маш их хүмүүсийг дагуулах чадвартай юм зорилготой төрдөг хүмүүсийг Тэнгэр элч гэж нэрлэдэг. Тэрний дунд Чингис хааныг оруулсан байсан. Тэгэхээр миний бодлоор Тэнгэрийн дашуур бол тийм хүмүүс байх гэж бодож байна. Анхны дэмж Атила, Чингис хаан гурал ийм Тэнгэрийн дашуур цолыг хүртсэн байгааз. Тэгээд тэр дундаа энэ гурван цол гурвангийн авсан ганцхан хүн байна. Тэр нь болохоор Чингис хаан. Тэмүүчэн цолыг авсан 2 хүн байна. Толууд Доглон Төмөр хаан. Бусад 6 нь болохоор 2 цол авсан. За ийм хүмүүс байна. Нийтдээ Монголын бүх цаг үеийн түүхэнд ийм 10 хамгийн шилдэг бүү тархин угийн хөгжсөн төрсөн дээрэс нь хөгжүүлж чадсан ийм шилдэг 10 улаачл байна гэсэн үг. Тавчхандаа бол. Тэгэхээр бүү тархиных нь хөгжлөөр бид нэр хан цол өгдөг байсан юм бэ. Бүү тархиных нь хөгжлөөр Монголын хаан гэдэг хүмүүс нь болохоор угаасаа улаачд байсан юм байна. Тэр дундаа хамгийн шилдэг улаачд буюу онгод тэнгэрхтэйгээ холбох тэр далд ухамсартайгаа холбох тэр мэдээллийг авах тэр бүүгийн тархиа хөгжүүлж чадсан шилдэгүүдийг цололдог байсан юм байна. Тэр цолыг авч чадсан ийм 10 хүн байдгийн байна. За тэгэхээр ялтчгүй түүхийг ярихад бол далд ухамсартай холбоотой бүүгийн тархи онгод тэнгэр гэдэг зүйлтэй холбогдоод явах нэ. Тэгэхээр Монголын нууц товчоныг кодыг тайлахдаа бид нэр онгод тэнгэрүүдийн тусламжийг авна. Энэ Монголын товчоо түүхийн тайлал гэдэг ном нь 3 бот байгаа. Яг Монголын нууц товчоо шиг 12 бүлэгтэй. Монголын нууц товчон дээр гардаг түүхэн хүмүүс тэр хүмүүсийг өөрсдийнх нь улаачийн бие дээр дуудаж авчираад асуусан, тодруулсан, ярьсан тэр түүхтээ бид нар уйж тэгээд Алтай язгуурын угийн бидний нөгөө узуур үгтэйгээ холбоод ингээд нууц товчон кодуудыг тайлаад явна. За эхний нууц товчоо эхлэхэд л байдаг 1-р бүлгийн 1-р хэсгийн 4 мөрт байгаа шүү дээ. Тэр 4 мөртийг л тайлбарлаж цаадах үүх түүхийн сонсоход 2 дугаар болохоор тийм их үүх түүх домгийг бол ардаа нууж идэг болж таарсан. Нэлээд сонирхолтой бас хөгжилтэй түүхүүд байгаа. Тэгэхээр та бүхэн дараагийн дугаартаа бол хамт байгаарай гэж хэлээ. Тэгээд хэрвээ таалагдсан бол та бүхэн шеэр хийгээрэй. Би нэг шеэр хийгээрэй, лайк дараарай гэж баг хэлдэггүй. Тэгээд бас хаяч гэсэн хэлж явах хэрэгтэй юм байна гэж бол бодоод байгаа. Тэгэхээр хэрвээ таалагдчихвэл та бүхэн суугаад агаад сонирхож магадгүй найз нөхөддөө хамт олондоо ч юм уу санал болгож түгээхийг хүсье. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.